Сайн байцгаана уу? UB Dance Club-ийн багш Алтан Шагаа, UB Dance Club-ийн тамирчин олон нар байна. За та бүхэндээ ээлжит видео хичээлийг хүрэхэд бэлэн болсон байна. За өмнөх дугаар дээр та бүхэндээ Cha-Cha гэдэг бүжгийн үндсэн хөдөлгөөнүүд 4 хөдөлгөөн үзсэн байгаа. За өмнөх хичээлийн төгсөл та бүхэндээ хэлсэн Latin бүжгийн гар Cha-Cha-гийн хөдөлгөөнүүд дээр ямар гар байдгийг та бүхэндээ заана гэж хэлсэн. Хамгийн энгийн нэг гар сурцсан байхад одоо яг бидний заах хөдөлгөөнүүд дээр ашиглагч нь. За өмнөх хичээл дээр хамгийн ихэнд нэг сансан шүү дээ, хэдүүлээ Latin America-ийн үндсэн барилт гэж заасан. За одоо зүгээр бүгд яг гараа шулуун гэж бариад үзээ, хөлдөөн өрний хэмжээтэй аваад. За одоо эндээс эмхтэн 5 руу саасан, дунд руу ирэхээр бая, эрэхтэн 4 руу нисэн ирэхээр доош. Яг энэ байрлал байж байгаа. За одоо эндээс зүгээр бүгдээрээ тоогоо нуглаад алга өөдөөс харуулад үзье. За одоо буцаад тооноос дэлгээд алган доошоо 1 2 1 2 1 2. За энэ бол үндсэн гарны хөдөлгөөн байгаа. За энийг хурдан явж үзье. Бэлдээд явлаа. 1 2 1 2 1 2 1 2. За та бүхэн гараа хөдөлгөхдөө бүх үе тэр чигт нь хөдлөх гэж битгий яраарай. Хамгийн түрүүнд тохоо эхэлж хөдлөх ёстой. Тохоо хурдан татна. Тохоо урдан дэлгэн, тохоо урдан татна, тохоо урдан дэлгэн. Гижиж гарны хөдөлгөөн огцсон болно. Бүх үеэр хөдлөх юм бол бүх булчаа ажиллаад гар маш амархан цуцсан. Тийм учраас тохооны үеийг маш хурдан хөдлөхөд болчихно гэсэн үг. За одоо хэдүүлээ Cha-Cha-гийн Нью-Йорк гэдэг өмнө хичээл дээр үдсэн хөдөлгөөний нэг сэргээд санаад гар нь хэрхэн яаж хөдлөхийг хамтдаа явж үзье. За явлаа. Эхлээд шасаа юм. Cha-Cha. 1 2 3 Cha-Cha 1 2 3 Cha-Cha 1 2 3 Cha-Cha 1 2 3 Cha-Cha 1. За одоо хоёроо бариад заачвал илүү ойлгомжтой байх та бүхэндээ. За эхлээд эрэхтэн зүүн гартал руу, эмхтэн баруун гартал руу эхлээд явъя. Явлаа. Cha-Cha 1. За энэ бол мэдээж шасаа. За одоо хоёулаа эрэхтээ зүүн мөр дагаад 4-ний 1, эмхтээ баруун мөр дагаад 4-ний 1 эргэн. And. За одоо түрүүний та бүхний санаж бол дэлгээс нугалж исэн гар энд гарч ирнэ. За тэгэхээр шасаа дууссан, нэгэн дон дээр зогсон. And. За одоо эндээс гарыг ихцэлнэ. Энэ үед ураг шалхан гүйцэтнэ. Явлаа. 2. 3 дээр гараа барина. 3. Одоо буцаагаад end дээр иргэд өөдөөс харахтаа гараа барина. And Cha-Cha 1. За одоо нөгөө тал руу. And. Муу адилхан урдаа авна. Явлаа. 2. 3 дээр барина. And за одоо дараагийн үзэх хөдөлгөөн маань Cha-Cha-гийн гар гараасаа гэдэг хөдөлгөөн байна. Ерөнхийдөө Нью-Йорктэй ижилхэн алхмын тухайд Нью-Йорк эргээд урагшаа алхажсэн бол гар гараасаа эргээд харагшаа алхаж байгаа. Энэнгүүрээ л ялгаатай юм хөдөлгөөн байна. За эхлээд мэдээж шасаа заавал байгаа. Үндсэн хөдөлгөөнүүдээр байгаа гэж түрүүн ярьсан. Cha-Cha 1. За одоо Нью-Йорк дээр бид нар баруун мөр дагаж эргэжсэн. Одоо гар гараасаа тэр зүүн мөр дагаад эргэн. Миний бүтүүл байгаа хөл дээр иргэн. Тэр хэвэндээ. And. Тэгэхээр зүүн мөр дагаж иргэн. Зүүн мөр дагаж иргээд 4-ний 1 иргэн. Бүтүүл дээр байгаа хөл дээр иргэн, үлмэний байгаа хөл татагдана. And. За одоо зүүн хөлөөр арагшаа алхам. 2. Үндсэн хөдөлгөөн дээр үтсэн арагшаа 2 дугаар алхам. Буцааж ингэ шилжүүлнэ. 3. За одоо баруун мөр дагаад буцаад урагшаа гарна. And. 4-ний 1 эргэлт хийсэн. Одоо буцаад шасаа. Cha-Cha 1. За одоо Нью-Йорк дээр зүүн рүү иржсэн бол одоо бүгдээрээ баруун гартал руугаа эргэн. Мэдээж 4-ний 1 эргэн. Бүтүүл дээр байгаа хөл дээр эргэн. And. Одоо баруун хөлөөр арга шалхам. 2. Чингээ шилжүүлнэ. 3. Буцаад урагшаа гарна. And Cha-Cha 1
Дахиад зүүмөр дагаад иргэн and арга шалхам 2 3 and cha cha 1 and 2 3 and cha cha 1 cha-chaгийн гар гараасаа гэдэг үгдлэн. За ганцаараа хийж байхдаа хэрхэн гараа хөдлөх вэ? За бүгдээрээ гараа гэд барьчих. Эндээс шасаа явлаа. Cha cha 1. За одоо энэ үед дотор талын буюу за одоо та нараар урд байгаа гараа ташин давна. Нөгөө гараа дийлхий. And. За миний гадна талын буюу хойнуугаа гараа дийлгэн агшаалахад 2. Энэ нэвэндээ 3. За хоёр гараа буцаад ташин давчих. And cha cha 1. Одоо муу адилхан. Гадна байгаа буюу ард байгаа гараад урд аавна. And дийлгэн 2 3 and cha cha 1. За хоёроор бариад яваад үзье. Cha-chaгийн гар гараасаа. Cha cha 1. За одоо би түрүүн гадна дотор гэдээ ярьсан те. За битэр одоо эрэхтэй баруун мөр дагаад дөрвний нэг иргэн нэмхтэй зүүн мөр дагаад дөрвний нэг иргэн битэр хоёулаа бүтүүл дээр байгаа хөл дээр иргэн. За гар барьсан байгаа. Энэ үед гараа урдаа. And. За энэ бол бит хоёрын дотор тал. Энэ. Нөгөө хоёр тал нь гадна тал. За гадна талтуугаа гараа дийлгэн 2 3 буцаага барьлаа. And cha cha 1. Эрэхтэй зүүн тал руу, эмэгтэй баруун тал руу ирэглээ. And мөн гадна талтуугаа гараа дийлгэн явлаа. 2 3 and cha cha 1. And 2 3 and cha cha 1. За баг зэргийн хурдан явж үзье. Бэлдээд 2 3 cha cha 1 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 2 3 cha cha. За одоо та бүхэндээ дараагийн зах хөдөлгөөн маань cha-chaгийн мөр мөрөөрөө гэдэг хөдөлгөөн байна. За энэ нь ерөнхийдөө үндсэн хөдөлгөөнтэй төстэй эрэгтэй эмэгтэй одоо хоёр өөр хөдөлгөөн хийн. За бусдын үед сая өмнөх бүжгүүдээр бүгдэн дээр нэг адилхан хөдөлгөөн хийжсэн эрэгтэй эмэгтэй. За эрэгтэй за бүгд баруун талгаа шигсээ халаад үзье. Cha cha 1. За эхлээд эрэгтэй хөдөлгөөн. Одоо бид нэр түрүүн баруун тийш 4-1 зүүн тийш 4-1 ерөнхийдөө 4-1 буюу 90 градусд эргэжсэн бол одоо 45 градусд эргэнэ. And диагоналаар болон лоо гэсэн үг дээр. За одоо зүүлээр урагшаа чек 2 3 одоо буцаад харна. And cha cha 1. Одоо зүүн рүү 8-1 буюу 45 градус эргэнэ. And урагшаа 2 3 буцлаа. And cha cha 1. Латин Америк бүжгийн эргэлт их эргэлт бага эргэлч бай. Аль болох дандаа бүтүүл дээр байгаа хөл дээр явна шүү. Мөр мөрөөр адилхан. За миний баруул бүтүүл дээр байгаа бол би баруул дээр л эргэлтийг гүйцэтгэв. Тэрнээс ийм байгаад ийшээ эргэлт гүйцэтгэж болохгүй. Аль их хичээн байгаа тэр үл дээр л эргэлтийг гүйцэтгэв. За явлаа. Cha cha. Нэг эргэлээ. And 2 3 and cha cha. Нэг and 2 3 and cha cha. And 2 3 and cha cha. Нэг. За мөр мөрөөр гэдэг үл. За эмэгтэй хөдөлгөөн. За эхлээд адилхан шасаа алхан. Cha cha 1. За энд эрэгтэй баруун тийш 4-1 эргэлт хийцэн. Эмэгтэй зүүн тийш 4-1 эргэлт хийн. Зүүн рүү. And одоо эмэгтэй арга шалхан гүйцэтгэв. Мөн адилхан диагонал гарсан байгаа. 2 3 буцаад уршаар and cha cha 1. За одоо
баруун тийш 4-ийн биш 8-ийн 1 эргэлтэй шүү. 4-ийн 1 биш 8-ийн 1 эргэлт 45 градусаар. And диагоналаар нь одоо арга шалхан гүйцэтгэх нь 2 3 and cha cha 1. За хоёроор ивэл илүү ойлгомжтой болох. За эхлээд эрэгтэй баруун гартал эмэгтэй зүүн гартал руу шасавла cha cha 1. За одоо эндээс эрэгтэй баруун тийш 8-ийн 1 эргэлт 45 градус. Эмэгтэй мөн адил баруун гарт тийш 8-ийн 1 эргэлт явлаа. And за одоо би эмэгтэй хажуугаар ураг шалхан гүйцэтгэх нь явлаа. Check 2. Яг өөдөөс нь алахгүй гэсэн үг. 3. Буцаад өөдөөдөөс харна. And cha cha 1. Дахиад мөн адил 8-ийн 1 эргэлт. Зүүн гарт тийш. And би дахиад эмэгтэй хажуугаар алхана. 2 3 буцаад өөдөөсөө. And cha cha 1. And 2 3 and cha cha 1. За хурд явж үзье. Cha cha 1 2 3 cha cha 1 2 3 cha cha 1 2 3 cha cha 1. За мөр мөрөөрөө дээр анхаарах зүйл нь эргэлтийн хэмжээ 45 градус байх штэ. Заавал болонлоо диагоналд чарна. Гэж хийж болохгүй. Cha cha 1 бүтэн эргэж cha cha 1 гэж хийвэл буруу. Бид нар cha cha 8-ийн 1 буюу 45 градуст эргэж хийх ёстой. Cha cha 1. Эрэгтэй алхмууд дандаа урагш, эмэгтэй алхмууд дандаа арга шалхмууд байна. За одоо ингээд өнөөдөр үзсэн cha cha-гийн гар гараас мөн cha cha мөр мөрөөр гэдэг үлгүүнүүдийг аян дээр явж үзье. За одоо cha cha-гийн гар гараас эрэгтэй зүүн гартал руу эмэгтэй баруун гартал руу гартай 2 3 cha cha 1 2 3 cha cha 1 2 3 cha cha 1 2 cha cha 1 2 3 cha cha 1 2 cha cha 1 2 3 cha cha 1 2 3 cha cha 1. За дараагийн хөдөлгөөн cha cha-гийн мөр мөрөөрөө эрэгтэй баруун гартал руу эмэгтэй зүүн гартал руу хөрвүүлнэ. 2 3 cha cha 1 2 3 cha cha 1 2 cha cha 1 2 3 cha cha 1 cha cha 1 2 3 cha cha 1 2 cha cha 1 2 cha cha 1 2 cha cha 1 2 3 cha cha. За дараагийн хөдөлгөөн маань cha cha-гийн урагш, арагш, локуд гэдэг хөдөлгөөн байгаа. За бүгдээрээ эхлээд урагш локуд явж үзье. За баруун үлмийн хажууд жийсэн бэлтгэх байдал авна. За одоо эндээс баруун үлийг зүүн рүү татна and арагш шалхам. 2 жингээ шилжүүлээд 3. За одоо баруун үлээр урагш шалхам. Өвдгөө нуглаад cha. За одоо дараагийн алхам маань зүүн хөлийг баруун хүлийн хойно авчиж Latin cross барилал дээр тавина. За та бүхэн самба дээр хичээлээ санаж байгаа бол Latin cross гэдэг виск тэрнийг ашигласан барилал байгаа. Өвдөг нэг өвдөг нөгөө өвдөгний ард хөлийн үлмийн уртлын хөлийн өсгий рүү харсан 90 градусын өнцөг үүсгэж байрсан барилыг Latin cross гэж нэрлэн гээд ярьсан. За дахиад алхам хийсэн. За зүүлийг зөвхөн татаад авчирна. Cha. За хойдлын үл маань энэ хөлний том ясан дээр тулсан байгаа. За дараагийн алхам. Одоо бид нэр сая зүүлээр алхсан учраас дараагийн алхам баруун үлээр алхана. Урагш. 1. За дахиад явж үзье. Эндээс арагш алхам 2 3. За нэг урагш алхам. Cha. За одоо зүүлийг баруун руу татна Latin cross. Cha. Баруун урагш алхам 1. За урагш алхахдаа үлминөөс хөлөөд тавина шүү. Ихэнх хүмүүс алхахдаа өсгийнөөс тавиад байдаг. Энэ Latin American мужиг заавал үлминөөс тавих хэрэгтэй байгаа шүү. За дахиад явж үзье. 2 3 cha cha 1. За одоо зүүлээр урагшлаг. Cha.
Одоо баруулыг зөвлөе ард Latin cross cha. Урагшаа нэгдүгээр алхам. 1. Дахиад баруул cha. 1. За дахиад. Явлаа. 2 3 cha. За зүйлийг татна баруул руу cha. За энэ нэг өвдөг нөгөө өвдөг наадын Latin cross байрлал заавал байрна. За одоо урагшаа баруулаар алхана. 1. Одоо зүйл урагш алхам гүйцэтгэх нь cha баруулыг татлаа. Cha зүйл урагш алхам. 1. За дахиад cha 1. За бид нар локийг урагш локийг 3 удаа явна. За тоо нь бол 2 3 чача 1-ээр тоолохгүй арай өөр тоолно. За эхний алхам мэдээж 2 3 чача 1 2 3 cha 1. Дараагийн тоо cha 2. Дараагийн тоо cha 3. Нэгсэндээ локийг хэдэн удаа явж байгаагаа тоолно. 3 лок. Cha 1, cha 2, cha 3. За бэлдээд. Явлаа. 2 3 cha 1 cha 2 cha 3. За дахиад нэг удаа явж үзье. Cha-гийн урагш локод. Явлаа. 2 3 cha 1 cha 2 cha 3. За одоо эндээс арагш локод явна. Эхлээд чек алхана. 2 3. За энэ алхам бол үндсэн алхам, үндсүүлгэн дээр хийх алхам байгаа. За одоо зүйлийг арагш сунгана. Cha. Одоо би зүүн хөл рүү баруулыг татна. Татахдаа баруул дээр зүйл дээр Latin cross. Cha. Энэ арай өөр. Би арагш жи өгөхгүй. Миний жин баруул дээр л байна. Cha. Latin cross байрлал. Одоо зүйлээр арагш алхана. Алхахдаа зүйл рүү жингээ шилжүүлнэ. 1. За баруулыг арагш сунгана. Cha. Одоо зүүн хөлийг баруул руу татаж авчирна. Latin cross хойно үлж байгаа буюу баруулын үсгийн өндөр хിവэрээ байна. Одоо арагшиж ингэ шилжүүлнэ. 2. Дахиад cha баруулыг зүйл рүү татаж авчирна. Энэ үед зүйлийн үсгийн өндөр хിവэрээ cha. Latin cross байрлал арагшаа 3. Гэд ихнээсээ арагш алхам 2 3 урагшаа cha 1 cha 2 cha 3 буцлаа 2 3 cha 1 cha 2 cha 3. За та бүхэн урагш локууд бол харьцангуй амархан. Арагш лок дээр анхаарах зүйл 2 3. Эхний алхам жингүү алхам. Дараагийн алхам бид нар арагш лок явж байгаа. Гисэн идэж арагшаа ерөөсөө жи өгөхгүй. Cha жин урдаа байрлаж байна. Урагшаа явж байгаа юм шиг Latin cross байрлал дээр тэгээд буцаад арагш алхам. За бааз зэрэг хурд явж үзье. 3 удаа лок явна. Явлаа. 2 3 cha 1 cha 2 cha 3 буцлаа. 2 3 cha 1 cha 2 cha 3 дахиад 2 3 cha 1 cha 2 cha 3 буцлаа. 2 3 cha 1 cha 2 cha 3. За одоо локуудаар аян дээр явж үзье. Хажуудаа барьж. За яг хоёулаа цуг урагшаа, хоёулаа цуг арагшаа явж үзье. Бэлдээд 2 3 cha 1 2 3 cha 1 cha 2 буцлаа. 2 3 cha 1 cha 2 cha 3 2 cha 1 cha 2 cha 3 2 cha 1 cha 2 cha 3.
За та бүхэндээ Чачагийн өнөөдөр 3 хөдөлгөөн, өмнөх жил дээр 4 нийт үндсэн 7 хөдөлгөөнийг үзэж зааж сургалаа. Ингээд дараагийн хичээлээрээ та бүхэнтэй уулзъя. Баяртай.